Хамтдаа өдөр Үүс номын 2 дугаар бүлгүүдээр яг одоо очицгоё. Үүс номын 2 дугаар бүлгийн 44, 46 дугаар ишлэлийг хамтдаа уншнаа. Итгэсэн бүгд хамтаараа байцгаан байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байв. Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөр чин сэтгэлээсээ хоололцоон Бурхныг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа гэсэн байна. Тэгэхээр дагалдагчдын байгуулсан эхэн үеийн сүмийн онцлог нь тэд нийтээрээ дундаа бүх юма хэрэглэж тэгээд нэг сэтгэлээр сүмд цуглаж талах хуваан бас баяр хөөртэйгөр чин сэтгэлээсээ хооллож Бурхныг алдаршуулдаг, Бурхныг хүндэтгдэг байсан гэж хэлсэн байна. Тэгэхээр эндээс та бүхэн хоёр ойлголтыг бас олоод аваасаа гэж байна. Тэд нийтээрээ дундаа бүх юма хэрэглэж ийсэн, тэд нэг сэтгэлээр байсан. За одоо өдөр Үүс номын 4-р бүлгийн 32 итгэсэн тэдгээр хүмүүс нэг зүрх сэтгэлтэй байсан бөгөөд тэдний хинэн ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй. Харин тэдний бүх юм нийтийнх байв. За мөн энэ ялгаагүй нэшил дээр ижилхэн яг үгнүүд гарч ирж байгаа. Тэрний үгээр тэд өөртөө байгаа зүйлсээ минийх гэдэггүй байсан. Харин тэдний бүх юм нийтийнх байсан. Дээрээс нь тэд нэг зүрх сэтгэлтэй нэг цол байсан гэдэг юм санааг илэрхийлж байгаа. Тэгэхээр шинэ гэрээний ихэнх үеийн дагалдагчдын байгуулсан сүмээс бид харах хоёр онцлог нь тэдний бүх зүйл нийтийнх байсан. Тэгээд тэд нэг зүрх сэтгэлтэй байсан гэсэн. Ийм шин чанар, онцлог харагдаж байгаа. Тэгэхээр хэрэв бид бүхэн англи библи дээрээс яг энэ ишлэлийн яг энэ хоёр үгийг гаргаж ирж харах юм бол нийтийнх буюу common гэдэг үг. За харин нэг сэтгэлээр нэгдэлж хамтдаа байдаг гэдэг үг нь болохоор unity гэдэг үг байна. Тэгэхээр common unity гэдэг энэ хоёр англи үг англи библиэлд илүү их олон удаа давтагдаж харагддаг. Хэрэв та бүхэн анзаарах юм бол энэ хоёр үгийг ингээд нийлүүлж унших юм бол бидний сайн мэдих community гэдэг үг гарч ирж байгаа. Common unity буюу community. Тэгэхээр community буюу бидний хэрэгэл заншнаар те олон нийтийн гэдэг энэ үг маань өөрөө ямар шин чанартай үг вэ гэхээр бүх зүйлс нийтийнх байдаг. Тэгээд нэгдмэл нэг сэтгэлээр нэгдэж чадсан ийм бүлэг хүмүүсийг бол community буюу хамтрал, нэгдэл гэж үздэг. Христэд итгэгчид бол тэд юугаараа нийтлэг байсан бэхээр тэд Есүс тэдний дунд нийтлэг байсан. Есүс тэдний нийтлэг онцлог нь Есүс байдаг байсан баг. Сүм бол өөрөө яг ийм нэгдлэр дүүрэн газар. Сүм бол мөргөлөөрөө нэгддэг газар. Хүн болгон энд нэг эзэн бурханд ирж залбирч мөргөдөг, мөргөлөөрөө нэгддэг газар. Сүм бол үйлчлэлээрээ нэгддэг газар. Сүм бол нөхөрлөлөөрөө нийтээрээ нэгддэг нөхөрлөлийн хүрээлэл. Сүм бол урам зориг өгж бие биенээ босгон байгуулдаг тийм хамтрал. Сүм бол эдгэрлийн гэр бүл. Бие биенээ одоо тайвшруулж, тайтгаруулж, бие биедээ эдгэрлийн баяр хөөргийг өгдөг тэр газар. Сүм бол уучилдаг, хайраар дүүрэн баяр хөөрийн сүм бол Библийг судалдаг газар. Тэгэхээр эндээс бүгдийг харах юм бол сүм бол Христээр төвлөрсөн дагалдагчдын нэгдэл хүрээлэл байдаг. Сүмийг анх байгуулахад яг ийм байсан. Өнөөдөр ч гэсэн Бурхан өөрийн сүмийг ийм байгаасаа хүсдэг. Тэгэхээр эсвэргээр энэ ойлголтоос бид нар нэг зүйлийг олж харна. Тэрний үгээр сүм бол ямар нэгэн байдлаар зүгээр нэг клуб биш юм. Сүм бол зүгээр нэг улс төрийн хөдөлгөөн биш. Сүм бол зах зээлийн худалдаа арилжаа наймааны газар биш. Сүм бол ямар нэгэн байдлаар хэрүүл тэмцэл бие биенийхээ дээр доор гарах гэсэн тийм тулааны тэмцэлтээний талбар биш. Сүм бол үнэхээр Христ дотор нэгдсэн тийм хүмүүсийн газар юм. Хэрвээ сүм нэг зориг, нэг хүсэл зориг, нэг итгэл бишрлээрээ нэгдсэн газар юм бол бид яаж энэ сүмийг дэлхийд танилцуулж, дэлхийд хүргэх вэ гэдэг ийм асуулт бидэнд гарч ирж байгаа. Хэрвээ дагалдагчдын саяны түүхийг унших юм бол тэд нийгэмсэг байсан. Нийгэмлэг байсан. Нийгэмд холилдож, нийгэмд нөлөөлж чаддаг байсан. Өнөөдөр ч гэсэн Бурхан биднийг яг нийгэм рүү хурж, нийтэд хурж, сүм нийтийн эзэмшил, нийтэд хүртээлтэй байгаасаа гэж хүсэж байгаа. Есүс энэ дэлхийн хүн бүрийн төлөө ирсэн юм бол, Есүс хүн бүрт зориулагдсан юм бол, сүмч гэсэн хүн бүрийн төлөө хүн бүрт зориулагдсан байх ёстой. Сүм нэг хэсэг бүлэг хүмүүсийн л эзэмшил, хэсэг бүлэг хүмүүсийн л тоглож идэг, эсвэл цуглаж идэг тэр газар биш юм. Сүм бол нийгэмд хүртээлтэй, нийгэмд дуу хоолойгоо хүргэж чаддаг, нийгэмд гэрэлтэх ёстой тийм газар. Тийм учраас Есүс биднийг дэлхийн гэрэл, газрын давс байгаач гэж уриалж нэг талаараа биднийг бас зэмлсэн байдаг. Тэгэхээр яаж сүм дэлхийн гэрэл болох вэ?
Яаж сүм газрын давс болох вэ гэдэг асуултыг өнөөдөр таныг бодоосоо хүсэж байна. Хэрвээ эртний Израильчуудын түүх мөн шинэ гэрээний дагалдагчдын түүхийг харахад тэд хавчлаг зовлон бэрхшээл асуудал тулгарсан үедээ дандаа бурхны ажлыг хийж исэн байдаг. Жишээ нь Израильчууд цөлд 40 жил хэсүүчилж явхдаа тэд юу хийсэн бэ? Тэд шабатыг сахихыг сурсан. Тэд бурхны асрыг барьж, бурханд мөргөх мөргөлийн загварыг бурхны тушаалын дагуу бурхан таалагдсан тэр ёслолуудыг үйлддэг болсон. Хэдийгээр тэд 40 жил цөлд тэнсэн нь тэдний хувьд алдаа мэт боловч нөгөө талаараа тэд маш олон зүйлийг тэнд сурж исэн баг. Ингээд шинэ гэрээний ихэнх үеийн итгэгчдийн дунд манай эртний 70 онд Ромчууд Иерусалим руу дайрж Иерусалимийн сүмийг, Иерусалимийн өргөөг галдан шатааж түүгэх тэр үед жинхэнэ Христ итгэгчид хаана байсан бэ гэвэл тэд Иерусалимд байгаагүй. Тэд аль хэдийн гараа явцсан байсан. Тэд аль хэдийн гараад уул руу гараад тэнд сайн мэдээгээ түгээгээд жижигхэн хот тосготоор явж ирсэн. Библиэлд дурддагддаг фарисеучуд, садукеучуд гэдэг шашны бүлгэмээс гадна эссенчуд гэдэг бүлгэн байдаг. Энэ бүлгэмийн талаар Библиэлд хэдий дурддагдаагүй ч гэсэн Израилийн эртний түүх сударт бол бичвэрүүд дээр энэ бүлгэмийн талаар бол их дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэр эссенчүүдийн нэг онцлог нь тэд яадаг байсан бэхээр ууланд агууд амьдраад Библийг бичиж хуулбарладаг байсан ийм хүмүүс баг. Хавчлаг зовлонгийн өдрүүдэд бурханд үнэн итгэгчид тэр бүлгэмүүд, нэгдлүүд юу хийж исэн бэхээр бурхны ажлыг хийж исэн. Тэд Библийг хуулбарлаж, Библийг муутуу цаасан дээр, хойлмол цаасан дээр бичиж хадгалж исэн баг. Тэгэхээр тэдгэрийн бичсэн олдурууд, хадгалагдсан олдуруудыг мөксөн тэнгисийн агуугаас олж исэн ийм түүхт. Хэрэв бид бүхэн дундад зууны үеийн тэр харанхуй Ромын католик сүмийн дарангууллын үеийг түүхийг судлах юм бол тэнд бас Христэд итгэгчид уул руу амьдарч бүр агууд өөрсдийн гэр орноо барьж босгож тэгээд тэнд бурхны ажлыг хийх авралын зар түгээгчдийг бэлтгээд жижиг тосгонууд руу хоёр нууцаар илгээдэг байсан баг. Тэд баярт мэдээ түгээгчдийг тэнд бэлтгэж, сургалт явуулж, мишнэрүүдийг бэлтгэж тэгээд тэнд хэрхэн Христийг бусад гэрчлэх тэр арга барилыг зааж өгч хүмүүсийг илгээдэг байсан. Тэгэхээр эндээс би та бүхэнд юуг ойлгох гэдэг нь гэхээр хүнд хэцүү бэрхшээлтэй цаг үед сүм зүгээр байдаггүй байсан. Сүм ямар нэгэн зүйлийг хийж идэг гэсэн байна. Өнөөдөр бид нар юу хийж байна? Бид яг юу хийж, юу бэлтгэж бурхны ажилд яаж итгэмжтэй хандаж байна гэдэг дээр сүмийн гишүүн болгон өнөөдөр бас өөрөөсөө асуугаасаа хүсэж байна. Бид яавал сүмээ илүү бусад хүртээлтэй, илүү олон хүнд хүрсэн, илүү далаацтай, илүү олон хүнд авралын мэдээгээ, гурван тэнгэрлэгчийн мэдээгээ хүргэх ийм боломжгүй талхыг яаж бид нар нээх вэ гэдгээ энэ цаг үед бид нар бодож бясалгах хэрэгтэй. Матай номын 11-ийн 28 дахь ишлэл. Матай номыг бичсэн Матай Христийг танилцуулахдаа онцгойлон Израилийн ард түмэнд еврейчүүдэд танилцуулахдаа Христийг Месая, Жон Месая маа гэж танилцуулсан байдаг. Тэгэхээр Есүсийг таниулсан хамгийн гайхалтай Матай номын доторх хамгийн гайхалтай үйлбэр ишлэл бол яг энэ ишлэл. Хамтаа өдөр уншийе. Эцэж туйлдсан хүнд дарамт үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарыг амраая. Тэгэхээр энэ ишлэл бол маш гайхалтай ишлэл. Яагаад гэвэл Есүс хэлэхдээ бүх хүмүүсээ гэж хэлсэн баг. Бүх хүмүүс над руу ир гэж хэлсэн. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэхээр Есүс бол хүн болгонд нээлттэйгээр өөрийгөө, сүмийг, сайн мэдээг нээлттэй орхисон. Тэгэхээр сайн мэдээ Есүс үнэхээр хүн болгонд нээлттэй байх ёстой юм бол сүм ч гэсэн, сүмийн үе таалгач гэсэн хүн болгонд нээлттэй байх ёстой. Бидний бас нэг сайн мэдэх ишлэл бол Матай номын 19-ийн 13-14 дугаар ишлэл. Тэр энэ ишлэл дээр ингэсэн байна. Есүсийг гарын тавиулж тэдний төлөө залбируулахын тулд хүмүүс түүн дээр хүүхдүүдийг авчирсанд шавнар нь тэднийг зэмлжээ. Харин Есүс хүүхдүүдийг зөвшөөр. Над руу ирэхийг бүү болвол учир нь Тэнгэрийн хаанчил бол эдний адил хүмүүсийнх юм гэдгсэн байна. Тэгэхээр Есүс энэ удаад хүүхдүүдийг хүртэл над руу ирүүл гэсэн. Есүс хэдийгээр шашны мундаг номтой багш раби байсан ч гэсэн өчүүхэн бяцхан балчир хүүхдүүд өвөр дээр нь авираад түүнтэй тоглож түүнд түүсэн цэцгийнхаа дэлбээг өгөхөд эргэлзэлгүйгээр гар дээрээ тосон авч инээмсэлж хүүхдүүдийг инхрийлж халамжилдаг байсан тийм гайхалтай нэгэн байсан.
Хүн болгон Есүс дээр ирэх боломжтой байсан. Хэрэв Библийг судлах юм бол бусдад нийгэмдээ гадуурхагдсан, завхаа зайдан гэж нэрлэгддэг байсан хүмүүсийг хүртэл Есүс өөртөө дуудсан байдаг. Санхедрины зөвлөлийн тэргүүн, фарисеучуудын ахлагч, зуутын дарга гэд өндөр язгууртан, өндөр албан тушаалтай хүмүүс ч гэсэн Есүс дээр ирж исэн. Үүнээс гадна гим нүгэлтэй, хүнд хизээш идэвшгүй өвчин туссан, яр шархтай, янз бүрийн хүмүүс, гуйлагчид, сохор доглон, төрөл бүрийн хүмүүс Есүс дээр ирж исэн. Ингээд харах юм бол Есүс бол хүн болгонд нээлттэй. Хүн болгон түүн дээр очиж болдог нэгэн байсан баг. Гэтэл өнөөдөр бид нар сүм хүн ирэхэд хамгийн хэцүү. Сүм хамгийн хүмүүсийн тоохгүй. Сүмд хүмүүс бараг ирэхгүй дээ гэдэг ийм бодолд хөтлөгдсөн, ийм ойлголтоор өөрсдийгөө дүүргэсэн амьдарч байгаа. Бурхан өөрийнхөө сүмийг ийм байгаасаа гэж хүсдэг. Бурхан өөрийнхөө сүмийг дэлхийд, нийгэмдээ, хүрээлэлдээ, нийтийн эзэмшил байж хүн болгонд авралыг өгдөг газар байгаасаа гэж хүсдэг юм аа. Үйлс номын 15-ын 19-р эшлэл. Тиймээс миний санаа бол харь үндэстнүүдийн дундаас Бурхан руу эргэж буй хүмүүсийг бид зовоохгүй байх нь дээр юм а гэж хэлсэн баг. Тэгэхээр энэ үгийг бол одоо Иерусалимийн тэргүүн өдөрдөгч Яаков Үйлс номон дээр бүх дагалдагч нарыг тойруулж зогсож байгаад хэлсэн байдаг. Харь үндэстнүүд буюу Бурханыг мэддэггүй хүмүүс Бурхан руу эргэх үед тэднийг зовоохгүй байцгаая гэсэн. Тэгэхээр зовоохгүй байцгаая гэж Монгол Библиэлд орчуулсан ч гэсэн хэрэв бидний нэшлэлийг англи хэл дээрээс нарах юм бол difficult гэдэг үг байна. Хүнд, хэцүү. Энэ юу гэсэн үг гэхээр Бурханд итгэдэггүй хүмүүс Бурхан дээр ирэхэд бүгдээрээ ямар нэгэн хүндрэл болохгүй байцгаая гэсэн үг. Бурханд итгэдэггүй хүмүүс Бурхан дээр ирэхэд бүгдээрээ замыг нь амархан болгоцгоё гэсэн утга санаа агуулж байгаа. Амархан болгоцгоё. Яавал ямар аргаар хүмүүс ирэхэд амархан, олоход амархан, ирээд суухад тав тухтай, хүмүүсийг зовоодоггүй, хүмүүст ямар нэгэн хүндрэл үзүүлдэггүй, амар тайван, тав тух, зочломтгой байдал, анхаарал халамж тавьсан тийм сүм болгох вэ гэдгийг бодож тунгааж суугаасаа гэж хүсэж байна. Та магадгүй дэвтрээ гаргаад, та Библийг гаргаад, энэ талаар судлаад тэгээд төлөвлөгөө гаргаарай. Хэрвээ таны санаанд ямар нэгэн төлөвлөгөө орж ирвэл түүнийгээ та эсийн бүлийн ахлагчтай, түүнийгээ та сүмийнхаа пастортай хаваалцаад, пастраа, ахлагчаа, надад ийм санаа байна. Бидний яг энэ хэсэг маань хүмүүсийг жоохон залхаагаад байна. Ийм хэсэг маань жоохон хүмүүст зовлонтой, эсвэл хүнд хэцүү байх шиг байна. Бүгдээрээ сүмийн хаягаа ингэж өөрчлөе. Сүмийн үүдэнд ухтагчаа ингэж тавь. Та бүхэн ямар нэгэн байдлаар шинэлэг санаа гаргаж сүмээ өөрчлөөсэй гэж хүсэж байна. Ингээд төгсгөлд нь хамтдаа бүгдээрээ Үйлс номынхаа түүхийг дахин нэгэн санацгаая. Сүмийн ихэнх үед дагалдагчид тэд нийтээрээ сүмийг нийтийн нийгэмлэг болгож хүн бүр өөртөө байгаагаа минийх биш харин нийтийнх гэж үзэж тэд ард түмний хайр хүндэтгэлийг олж тэд айлаас айлд айлчилж талхаа хуваан гэдэж баяр хөөртэйгээр цуглаж Бурхныг хүндэлж магтдаг байсан. Учир нь тэдэнд хоёр онцлог зүйл байсан. Тэд сүмийг нийтийнх болгосон. Тэгээд тэд Христ дотор Христийн хайр, итгэл, зориг, найдвар, үйлчил алсын хараар дотор нэгдэж чадсан байсан. Ингээд сүм өөрөө community, сүм өөрөө нийгэм болж чадсан. Тэгэхээр сүм нийгмийн төв болсон ийм чуулганыг, ийм сүмийг бүгдээр байгуулцгаая. Таны байгаа сүм хороондоо дүүрэгтэй, багтаа яавал гэрэл болж, төв нь болж, хөгжлийн, эдгэрлийн, нөхөрлөлийн төв нь болох вэ гэдгийг та Бурханаас асууж, Бурхан танд залбирч, Бурханаас мэрэгэн ухаанаар тэрхүү илчлэлтийг аваасаа гэж хүсэж байна. За ингээ өнөөдрийн үгийг хүлээж авч сонссонд баярлалаа. Хамтдаа бүгдээрээ залбираад номлолоо дуусгацгаая. Эзэн Бурхан минь, бид өнөөдөр таны сүмийн түүхийг Үйлс номон дээрээс товчхон уншлаа. Та сүмээ байгуулахдаа үнэхээр гайхалтай хэлүүлсэн. Та өөрөө ч гэсэн энэ дэлхий дээр ирэхдээ хүн болгон очиж хурч хажууд нь байж болохоор тийм гайхалтай, хүртээмжтэй, тийм гайхалтай хүн болгонд нээлттэй нэгэн байсан. Өнөөдөр ч гэсэн та өөрийнхөө сүмийг ийм байгаасаа гэж үздэг. Сүм ямар нэгэн байдлаар цоочтой хаалга хашаа бүү байгаасаа. Сүм нийгэмдээ хүрдэг, нөлөөллийн төв байгаасаа гэж та хүсэж байгаа. Тэгэхээр нийгэмдээ нөлөөлдөг, хүмүүст үйлчилдэг,
хүмүүст хүртээмжтэй ийм газар болгохын тулд та бидэнд мэрэгэн ухаанаа, алсын хараа, зориг, өөрчлөлт, сэргэлт, шинжилтийг өгөөж гэж байна. Энэ бүгдийг Иесус таны эрхэм нэрээр залбирanгуйлаа. Амен.